ингээд 8 жилийн дотор зайлшгүй шаардлагатай учраас энэ өөрчлөлт орж байгаа хаа гэж ойлгож байна. Дэлхийн хүн төрөлхтний бас нэг анхаарлын төвд байгаа нэлээд анхаарал хандуулж байгаа асуудлуудын нэг энэ үйлдэл холбоотой асуудал байна л да. Нэгдсэн үндэсний байгууллагаас үндсэндээ 3 удаа тэр мансууруулах эмийн тухай, цэцэгснүүлэлт эмийн тухай, мансууруулах эм цэцэгснүүлэлт эмийн эргэлтэнд хяналт тавих тухай 3 удаа том бичиг баримт батлагдаад манайхан үндсэндээ 99 2001 оны Ханбэцэд нэгэн орцсон байгаа. Энүүгээрийг дэлхийн хүн төрөлхтний өмнө бас хүлээсэн үүрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр гадаад талдаа бас тийм шаардлага зайлшгүй байна гэж. За мөн дотоод талдаа ч бас одоо шаардлага их гарч ирж байна гэж. Хэрэгцээ, хэрэглээний шаардлага, соёлын хэрэгцээний соёл моёл гэдэг зөндөө юм одоо сая түрүүн ярьлаа. Мөн одоо тэр 8 жил болсон хуулийг боловсруулах шаардлага байна гэж. Ингээ би бол энэ хуулийн ерөнхий концепцийг бол дэмжиж байгаа. Зайлшгүй одоо шаардлагатай байна гэж. Амьдрал одоо өөрөө бас энийг харуулж байгаа учраас. Тэгээ хэдэн асуулт байна. Нэгдүгээрт ер манай орон ч одоо гişнийн улсаас ийм одоо төрлийн юм оруулж ирдэг бай. Тэрний аль орноос орж иж байгаа нь одоо манай яг хүмүүсүүдэд биоорганизм ч гэх юм одоо энэ өвчмөвчөнд нь жоохон тохиромжтой байгаа юм. Энэ талаас нэг тоо хэлж өгөөч гэж. За энэ хуулийн тэр 5-2-т болохоор мансууруулах эмээр үйлчлэх эрх үгийн эмийн сан сумд 1/4-т 3-аас доошгүй байна гэд. Тэгээ байршлыг аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар тогтооно гэж заасан баг. За мэдээж одоо сум зүргэрүү жоохон тоог нэмж байгаа асуудал бас нардэргэд үйлчлэгээ орчиж байгаа. За хөдөө бол баг руугаа явахаар одоо бас нэлээ хүндрэлтэй асуудал бий болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ баг руугаа үйлчлэгээ яаж ойртох уу гэдэг хоёр дахь асуултыг энийг одоо зогсуулах ямар арга байна? Тэр талаас нь хэлээд өгөөч гэж. За дээр ч одоо энэ өвчний талаар хүүхд байхад бидэнд бас юм амьдралын чих юм уу да тэр сургууль мургуул дээр сурч байх ч гэсэн хичээлүүд их явагддаг байсан. Тэр нь толгой өвдчихвэл энэ үндсэндээ нэг тэр иж байгаа юм нэрийг би хэлэх гэж байна л да. Аналгийн өвчих. За гидс өвчвөл биомасын өвчих. За энэ юу яавал шүдмэд өвдчихвэл бас өөр төрлийн юм яригдаад тэгээд одоо ханиад хүрчүүр норчпазол гэдэг тэгээд халуурвал аскепон өвчих гэдэг ингээд иймэрхүү юм бид мэддэг байсан. Тэгээ одоо болохоор энэ эмний төрөл ихдэжээ. Тэгээ хүмүүс чи ерөнхийдөө баг одоо аль эмийг юунд хэрэглэж байгаа ч мэдэхгүй тэгээд ер нь тэгсгээд одоо энэ тэр нь сайн юм гинэ гэдэг ингээд хэрэглээд байгаа юм. Тэгэхээр энэ хэрэглээ маань жоохон юунаасаа хүмүүсүүдийн ерөнхий ойлголтоос жоохон зөрөөд холдоод байна л да. Тэгэхээр энийг ойртуул гарга юу байна гэхээр эрүүл мэндийн яам, боловсрол соёл шинжилгээ ухаан яам одоо хамтраад тэр одоо дунд сургуулиас нь ахуулаад энэ зарим нэг өргөн хэрэглээний урьдчилан сэргийлэх арга, эм хэрэглээний асуудлуудыг бас хичээлд нь тусгаж оруулах талаар нэг энэ цогц бодлого болгож явуулах зайлшгүй шаардлага байна. Энэ талаар ер нь бодож байгаа зүйл юу байна гэж би 1 минут. За нэлээд асуудал байгаамаа. За ламбаа сайд хариулъя. Нэмэг хэрэглээний асуудал зөв хүнс тэжээл шиг болцсон явж байгаа юм уу? Ер нь уучраа цалдгаа байна. Тодорхой хариулъя. За энийг бол бид эмнэлгийн хэрэгслийн хуулийг батлах үед бол маш их яригдсан хуулийнхаа зохицуулалтыг улсын хурлын гишүүд зохицуулалтаа хийгээд нэлээд сайн оруулж өгсөн. Би бол эмнэлгийн хэрэгслийн хуулийг бол маш сайн хууль болж гарсан гэж бодож байгаа. Харин хяналт тавих зохицуулах юмнуудыг бол их сайн зохион байгуулахгүй хэрэгжүүлэхэд бас нэлээд хөрөнгө мөнгө шаардах ийм хууль гарч байгаа шүү дээ. Би зүгээр энд юу хэлэх гэж байна вэ гэхээр за багийн тухайд бол одоо болохгүй л дээ. Ямар тохиолдолд баг дээр бол одоо мансууруулал болон сэтгцийн эмийг одоо зар гэж багийн баг эмчид өгч болохгүй. Энэ бол суман дээр л нэг байхад хангалттай. Өөрөөр хэлэх юм бол одоогийн практик дээр бол тэр сумандаа байж байгаа хэрэгэлдэг хүнд нь бол сумын эмч төргнийхаа машинаар очих үедээ өгч идэг ийм л тогтолцоотой байгаа. Тэрнээс багийн эмч тэр үнд ойртдоггүй.
Тэгэхээс өөр арга байхгүй. Одоо нэгэнд хавдар тусаад хөнгөвчлөх хэмжлэгэнд гэртээ байж байгаа хүний юм бол их хэмжээ мэдлэл байна шүү дээ. Тийм учраас энэ бол багийн зохицуулалтыг бол сумандаа нэг байхад бол хангалттай гэж ингэж үзэж байгаа. Түрүү манай ажлын хэсгийнхаа хариуцлагада энэ сургуулиудын хичээлийн хөтөлбөрт, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт эмийн зохистой хэрэглээгээд юмнууд нэмсэн. Одоо энэ яг 10 бүрэн дунд сургуулиудын програмд орсон учраас энэ эмийн зохистой хэрэглээ гэдэг юм дээр одоо энэ эм тан уух гэдэг хэмнээ энэ одоо сурталчилгатай холбогдсон, зааж сурахтай холбогдсон асуудлууд нь бол орно гэж үзэж байгаа. Үнэхээр энэ хууль 8 жил болоод хүн амын тооч одоо хүссэн байна, байршлууд ч их өөрчлөгдсөн байгаа учраас арга буюу энэ хуульд бол өөрчлөлт орж байгаа. За ер нь бол тэгээд энэ нэг зүйлийг хэлэхэд бол энэ үйлчилгээ нь хүндээ ойртож байж л хяналт тавих механизм чинь сайжрах юм байна. Тэрнээс биш гачууртын хүн одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн дэрэгдэх ганцхан аптэк дэрж авдаг тогтолцоо бол ерөөсөө хүмүүсийг харин өөр газараас өөр юм авч хэрэглэх нөхцөлийг бүрдүүлчихэд байгаа байхгүй. Тэр уурамч одоо гар дээр зарж байгаа сэтгсэнч гэдэг юм уу, нойрны юм тархины одоо даралт оруулах юм авч явах нөхцөлийг бүрдүүлчихэд шүү дээ. Тийм л учраас бид энэ тооны зохицуулалтыг хийгээд хүртээ хэмжээ нэмэгдүүлээд тавих хяналтын сайжруулах гэсэн зорилгоор энэ хууль орж ирж байгаа. За нэг асуултан дээр хэн мөнгө төлгөр дарга дамжлагэр дээр хэн хариултаа мөнгө төлгөр хариултаа тэр хэдэн орноос одоо ийм эмнүүдийг авч ийн вэ? За манай улсад одоогоор 39 орны 1900 нэрийн эм бүртгэлтэй байж байгаа. Тэгэхээр энэ орнуудаас л эмийг бол авч ин. За Монгол хүний биеинд одоо хэр яаж нийцэх үүдээ би бас түрүү нөгөө хэлсэн эмийн бүртгэлийн явцад энэ асуудлыг шийддэг. За түүнээс гадна эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинжилсэн найруулгын дагуу бол эрүүл нөгөө эмийн зохицуулалтын агентлаг маань бол ер нь цаашдаа зах зээл дахин эмийн тандалт судалгаа хийхээр бас давхар өөрөг ингээ ороо явж байгаа. Энэ түрүү сайд бас хэлсэн нөгөө эмийн зохистой хэрэглээг дунд сургуулиудын хичээлийн програмд оруулна гэдэг энэ дээр 2009 онд эрүүл мэндийн сайд боловсролын сайдтай харилцаа ойлгомжтой санамж бичиг зураад эрүүл мэндийн нөгөө хичээлийн хөтөлбөрүүдэд ямар асуудлыг оруулах уу, хэдэн цагаар оруулах уу гэх програмын нэмэнд батлаад ингээд мөрдөд явж байгаа. За баярлалаа. За дамдаг гişүү асуултаа тавьё. За баярлалаа. Нэгдүгээр энэ хуулийн 5.1 5.2 дээр хоёр өгүүлбэрээр би нэг ялгаа гаргаж